Би чамайг онцгой авьяастай айдасгүй гэж боддгийг чинь мэднэ. Гэхдээ толгойн урлаг гэдэг бол хичнээн их хичээлэн төдий чиний сайн болдог зүйл биш. Олон толгойн урлагийн ур чадвар бол хамтдаа хичээллэхэд хоорондоо зөрчилдөг. Гэрэв чиний бие меридианууд гажвал чи өөрийгөө нирваны ураг аварч чадна. Гэхдээ зөрчилдөөнтэй техникийн пласфиод чиний хүрээг өөрийгөө устгахад хөрвөл чи өөрийгөө аварч чадахгүй. Чи үлдсэн амьдралынхаа турш олдмол хүрээнд үлдэхийг хүсэхгүй байна. Сианы юу сонсож байгаагаа ойлгохгүй байв. Чи цэцэг элдэн ураг өөрийн үндэстэн бясалгалын арга болгон сонгосон тул үүнээс өв хүчээ олж анхаарал сануулж болохгүй. Чи төрөлх хүрээд цэцгэн элдний ураг эзэмсэн үедээ бусад толгойн урлагийн бясалгалын аргуудыг бодож үзэж болно. За би таны үгэнд орё юу өгчээ. Над дадлага хийх ур чадварыг нэгтгэхэд туслах систем байгаа болохоор муу зүйл болохгүй байх. Гэхдээ харамсалтай нь тэр нууцыг дэлгэж чадахгүй. Би тэргүүнд хуурцсан юм шиг санагдаж байна. Би хэзээ үндсэн бясалгалын арганы талаар ярьсан юм бэ? Би ердийн гадаад толгойн урлаг болон фокус хийж чадна шүү дээ. Тийм ээ эзэнтэн минь, буцаж очоод тэргүүнээс тэдгээрийг гуйцгаая. Боридо, би одоохондоо гайхамшиг солонгон зугталтыг хийж хичээллээ. Эзэнтэн минь, та яагаад ийм олон бясалгалын техник хүсээд байгаа юм бэ? Та аль хэдийн маш хүчирхэг шүү дээ. Яагаад гэвэл би онцгой авьяастай бөгөөд түмэн бичээсийн боловсруулах урлагт гаргууд. Тиймээс би хичнээн олон толгойн урлаг эзэмшин төдий чиний хүчирхэг болно. Би бүх толгойн урлагийг нэгтгэж чадна. Тиймээс надад хичнээн олон техник байна. Төдий чинээ сайн. Би энд байна. Өдөр эзэнтэн надад эргэн тойрныг үзүүлэхдээ Мачийн бүлмийн бүх толгойн урлагийн гар бичмнүүдийг энд байшинд байдаг гэж хэлсэн. Энэ яагаад нэг л хачин санагдаад байна. Ямар нэгэн эсэргүүцэл байгаа юм шиг санагдаж байна. Энэ үнэхээр ядаргаатай. Өө бурхан минь, би хэтэрхий их хүч гаргачихжээ. Би ажлаа бэлдэх хэрэгтэй. Цаг алдаж болохгүй. Би энд даалгавар ирсэн. Би эзэндээ туслах ёстой. Маш олон гар бичмэл байгаа тул нэг сүнсэнд ахтахаар юм байна. Тэгвэл би нэмэлт хүч дуудъя. 100 сүнсэн шөнийн алхаа техник. Хүү. За бүгдээ номуудыг хамтдаа хуулцгаая. Чи их зөрөгтэй юм бяцхан сүнс охин. Эндээ чулгаа их зөрөгтэй байх гэж. Чи нөгөө хүү Шеяны өсгөж байгаа сүнсэн охин мөн үстэй. Чи үнэхээр хөөрхөн юм аа. Бяцхан сүнсэн охин, чи Мачийн бүлмийн шиг агуу бүлэм үргэлж чухал газруудаа хамгаалах шившлэгтэй байдгийг санах хэрэгтэй. Хэрэв би цагт нь шившлэгийг унтраагаагүй бол чи бодлогогүйгээр дайран орохдоо аль хэдийн устгагдах байсан. Ингэж болохгүй нь. Би нөгөө нов Шеяныг олж түүнд хэдэн үг хэрэгтэй. Сүнс сүнслэг ухаанаа нэхэнд хуулийн ховор үзэгдэл байхад тэр ийм муу өсгсөн байна. Миний эзнийг муу хэлэх хэрэггүй. Мандрин нуугснууд удаан хүнжлийн дор хөрөлдөж лирийн цэцэг мод зэрлэг аливны мод дарна. Та хамгийн муухай нь муухай хачин өвгөн. Би маш их ууртай байна. Гүү. Хинбэ? Чи хаанаас гараад ирв чөтгөр минь, миний элдийг амс. Чи яаж зүрхэлж ингэж хүн рүү дайрдаг байна новш минь. Өвгөн залгамжлалтын настай. Энэ совин байсан. Энэ зүгээр л совингийн хариу үйлдэл байсан. Хэрвээ эхэнд гинт нүдээ нэхэд нь орных нь хажууд нэг өвгөн хөөтөн зэвүүн аятай ширтэж байвал гинтийн дайралт эсвэл шөнийн дайралт биш гэдгийг яаж мэдэх юм бэ? Хэн ч гэсэн зөнгөөрөө ингэх байсан биз дээ. Хэрвээ би гинтийн дайралт хийсэн бол чи аль хэдийн үхчихсэн байх байсан. Гэхдээ хөвгүүнээ цэцэг элдний уруугаар гайхалтай их хязгааржээ. Ийм богино хугацаанд 100 цэцгийн гандаг төвшөнд хүрчихжээ. Цэцэг элдний урууг сургаад намайг төрөлхийн авьяастай гэдгийг чинь миний царайг хараад л мэдж болно. Ваа эзэнтээ, намайг авраач Сианы. Энэ бяцхан сүнсэн охин судрын өргөөр нууцаар орж хулгайн зан гаргаж байсан. Хөвгүү минь, чи энэ тухай мэдж байсан уу? Ийм зүйл үнэхээр болсон гэж юу? Сианы үнэхээр ухаангүй юм аа. Түүнийг сайн хүмүүжүүлээгүй нь миний буруу. Азар настан харж байсан тул тэр ноцтой алдаа гаргасангүй.
Үнэндээ сайн чи миний сэтгэл хөдлөөсэй гэж хүссэн юм уу? Эсвэл зэмлээсэй гэж хүссэн юм уу? Бяцхан сүнс охин эзэнтэй санаа тавьдаг нь саяр. Гэхдээ хориот зүйлийг зөрчиж болохгүй. Бүлмийн толгойн урлаг бол түүний үндэс суурь юм. Юу тэргүүн хүндэтгэх шалтгаангүйгээр үүнийг зааж болохгүй. Бүлмийн чамд өгсөн зүйл бол чиний харин өгөөгүй зүйлийг авч болохгүй. Яг л дэлхий хавтгай оддыг тойрон ирэлдэг шиг дүрмийг зөрчиж болохгүй. Эцэг бас бүлмийн шаналж шийтгэлийн нэг журмыг устгаж байгаа хэрэг. Хэн нэгэн дураараа авч ашиглаж болдог бол ийм бүлэм задарч зөвхөн агуу их эмх замбраагүй байдал үүснэ. Би таны зөвлөгөөг хүлээн авлаад цаашид би бүлмийн дүрмийг чанд сахих болно. Ингээд болъё. Чи ухаалаггүй юм. Тиймээс бага зэргийн сургаал хангалттай. Би зориуд ирсэн голд нь чиний бяцхан сүнс охиноос болсон юм. Залуудаа би дэлхийг тойрон аялж яваад эртний булшаас энэхүү үгүй бичээс санамсаргүйгээр олсон юм. Би үүнийг ойлгож чадаагүй ч тухайн үеийн булшны бичээс нь үзвэл энэ зөвхөн тамийн орсон суугчдад ойлгож чадвартай нэгэн төрлийн сүнслэг бясалгалыг хичээлдэг бясалгалын техник байсан. Гэвч сүнсний бясалгал гэх мэт зүйлс зөвхөн домогт л байдаг бол би үүнийг хаячихсан байсан юм. Гэтэ одоо чиний бяцхан сүнс охиныг хараад түүнд үүнийг өгч үзмээр санагдлаа. Зөвхөн сүнсний бясалгалыг хичээлж чадах үгүй бичээс гинэ. Ер нь дэлхий дээр олон сүнслэг оршихуй байдаг ч хүчтэй харилцаж чадах, хүнтэй харилцаж чадах ухаантай сүнс бараг байдаггүй. Тиймээс энэ бяцхан сүнстэй охин хэр хол өсөж хөгжихийг би ихээр сонирхож байна. Ахаар энэ үгүй бичээсээ би өөрөө олсон юм. Тиймээс үүнийг түүнд өгснөөр дүрм зөрчиж байгаа хэрэг биш. За би хөшөж нойр хүрч байна. Тиймээс одоо явлаа. Бяцхан сүнсээ охиноо сайн ханиж байгаагаар эцэгээс тэр дахин буруу зүйл хийвэл би түүний эзэн болох чамайг шийтгэх болно шүү. Би бүр Шэян эзэндийг тэрэг татан оруулчихлаа. Зүгээр дээ энэ чиний буруу биш. Би л чамд бүлмийн дүрмийг сануулгахгүй юу. Игчээс гадна өв залгамжлагч настан бас сүнс харж чаддаг гэж бодсонгүй. Мочийн бүлэмд үнэхээр нуугдмал юр бусын чадвартай хүмүүс байдаг юм байна. Гэтэ энэ ямар төрлийн сүнслэг бясалгалын арга юм вэ? Энэ үнэхээр өвгөө хүчээс юм нэг ч үсэг алга. Би ч гэсэн үүн дээр ямар ч үсэг харахгүй байна. Ямар ч байсан Сяны чи үүнийг одоохондоо хадгалж бай. Чамд ямар аз завшаан хэрэг болохыг хэн мэдэх вэ? Тиймээс яаралтгүй. Систем гэсэн хариу өгөхгүй байна. Энэ ойлгомжгүй планы урлыг бүртгэж чадахгүй ганц ч үггүй бол би юу ч ойлгохгүй. Тиймээс би дараа нь Сяныг үүнийг ойлгоход туслах арга зам олохыг хичээнэ. Цочордом солонгон зугаалт нь үнэхээр дээд зэрэг зүхтах техник юм. Хүч зарцуулалт нь 100 цэцгийн хагдралтай адилхан. Анхаар шатанд хүрэхэд хэдхэн оног дутуух гэж таамаглаж байна. Тиймээс би үүслийн оноогоо ашиглан дээд түвшинд нь хүргэнэ. Хэдийгээр Жаны уулзалтын гишүүд намайг шидтэй сүр жавхланд ханхуу цолд нэр дэвшүүлсэндээ баяртай байсан надад таалагдаагүй ч тэр үед олсон үүслийн оноо үнэхээр ариун байсан тул би тэдгээрийн ач холбогдол багтаа зүйлд ашиглаж чадна. Эзэнтэй гайхалтай ахис дэвшил гаргаж байхад би нэг ч үг уншиж чадахгүй байна. Би амар хэрэггүй юм бэ. Би хэрв хэн нэгэн энэ техникийг ийм амархан ойлгодог байсан бол сүнсний бясалгал зөвхөн домогт гардаггүй байх байсан. Харин яарах хэрэггүй тайван бай, ойлголоо. Тэргүүнтэй уулзцай тэр чамд тусалж магадгүй. Сайхан тэргүүний арчилгаа маш тухтай байдаг. Энэ үнэхээр үггүй судар юм. Ард нь ямар гүн гүнзгий нууцдаг олон л байгааг ч би ч хэлж мэдэхгүй байна. Хэрвээ юу их ч хүртэл ойлгож чадахгүй байгаа бол Сяны үнэхээр сууж чадахгүй байна. Энэ бүр ойлгомжтой. Гэхдээ сүнсний бясалгалын тухай тэмдэглэл олон байдаггүй. Тиймээс Сяны хувьд энэ техник олж авсан аль хэдийн гайхалтай болон зүгээр л байгалийн замаар норих тэмцээргүй байж болохгүй. Сайхан бай наана хилээд үг яг наана. Тиймээ хувь заяанд нь даатгсан дээр байх Сяныг Тонлын ертөнцөөс авчирсан өвийг хараахан бүрэн ойлгоогүй байна. Чи энэ хөлийн хэллэгийг хаанаас сурсан юм бэ? Үнэхээр тухтай юм. Сүүлийн үед хуримтлагдсан ядгааг минь тайлбарлаа. Би юу өгчөөд бэлэг болгон өгөхийг тулд Сяны дээр дадлага хийж сурсан юм. Тэд аль хэдийн нэрчгсэн үү? Илүү дутуу яг өнөөдөр бидэн дээр зочин ирсэн. Зочин ямар зочин? Шэян бяцхан сүнс охиноо нуу тэд түүнийг харж чадах хэсгийг би мэдэхгүй ч чи нууж чадах учраас тэгсэн дээр. За. Юу хоньёон чи яг энэ өмнөхий жалтад зууралдаад байгаа юм бэ?
Юу Шуанжи хэн нэгний дагуулж ирэх хэрэг гэж байна. Их настан уулзалгүй утсан байна шүү. Намайг сонсноо. Ян надад чиний Кубанд гарсан авир үйлдлийн талаар бичсэн. Тэгэл боллоо. Бүлмийн оромжилсон гэж үзэхээр зүйл алга. Шиан чи үнэхээр миний Чан Угийн зүрх сэтгэл байгаа цорын ганц хүн юм ба. Бурхан минь ямар чадвартай юм бэ? Ийм хамаагүй юу тийм үү? Би Чануу бол Ян эрт нар тасралтгүй дэмжлэг үзүүлсэндээ би үнэхээр талархлаа илэрхийлмээр байна. Тэдний ачаар Кубын салбар өнөөдрийн шиг болсон. Их насны амнаас амьдралдаа Магдалины үг сонсно гэдэгт итгэхэд үнэхээр хэцүү юм. Одоохондоо Магдал гэж хэлж болох байх. Гэтэ чи чамууд яг юу тохиолдоод байгаа юм бэ? Тэр үнэхээр ижил үстэн гэж битгийлдэрээ. Хэрэггүй байгаа бол юу хонё? Чи энэ хүүхд дайлал болох хурдан салах хэрэгтэй. Энэ талаар мэдэх хүн цөөн байх тусам сай. Би түүнийг явуулахаар төлөвлөөг байна. Шианы ухааны маш уян хатан сэргэлэн тул ажиглагчаар үлдвэл бидэнд зөвлөгөө өгч тусалж чадна. Яг тийм. Сонирхолтой ховж сонсогдох нь удаа байж боломгүй. Түүнийг үлдээг нь утахгүй мочин мөрөм хизээ баг гашуунаас зөвлөгөө авч байсан юм бэ. Би толгоогоо ажилуулахдаа хизээж тийм дуртай байгаагүй. Бас тань шиг залтай биш. Хэн нэгэн намайг унах гэж ухсан бол Шиан энд байснаа нэг хоёрыг нэлэхэд надад тусалж чадна. Та нар суудалтаа сууцгаа. Би Шианы явуулахгүй тиймээс их настай. Та энэ талаар дахин тусах хэрэггүй хэн заа. Чи тэргүй юм чинь чиний үгийг эцсих. Уурлаад яах вэ? Их настан хэд их уурлах үрчлээ суучихсан шүү дээ. Юу гэчээ? Яг юу болоод байгаа юм бэ? Тэр ирэхээр чи аяндаа мэдэх болно. Ийм нууцлаг байхаа утга энэ хүн ер нь хий юм бэ? Пүү үнэхээр өөрийнхөө бүлэмд хулгайч шиг байх юм да. Энэ ядуу би юу настан таны энэ бүх бэрхшээлийг туулж үзүүлсэн сайхан сэтгэлд гүнээ талархаж байна. Бяа өгтөө яагаад чиний яриад ийм хачуун аястай сонсдоод байна? Чи намайг битүүгэндээ буруутгах байна уу? Эцэст би тусламж гуйж байгаа хүнд бол юу насны хэлсэн юунд чариулахээс ичих байх. Юу Шуанжи байс Шуан хоёр яагаад тэд хамтдаа байгаа юм уу? Үгүй байс Шуан мочин мөрөмд юу хийж байгаа юм бэ? Жаргалын сумын байс Шуан тохиолцооны дагуу өнөөдөр танаа бүлэм зочлонтгой байдлыг хүртээхээр ирлээ. Тэр 5 гоо үзэсгэлэн 5 гунтай шинээр томилогдсон гişүн шидэн сүж авсан тунтай Шиан мөн үү? Тэгж бас энд байна. Мэдээж Шианыг энд үлдээх нь тэргүүний санаа. Тиймээс байс Шуан чи түүнийг байхгүй гэж бодож болно. Тэр чиний нууцыг задруулахгүй. Бүдүүлэг загинсанд минь уучлаарай. Би танай хүндэт бүлэмдээ олон өдрийн турш загтлаар ярилцсан бөгөөд өнөөдөр эцсийн хариу гуйхаар бичлэн ирлээ. Та шийдвэр гаргасан нь юу тэргүүнэ? Шиан бүх зүйлийг мэдэхгүй байгаа болохоор эхнээс нь ярив. Цууяраа үнэн болтой юу хоньёо хамгийн их найддаг хүн Шиан юм байна. Тэгвэл эхнээс л яри энэ бүхэн жаргалын сумын хуучин агуу наснаа Лиу Чимээс эхэлсэн юм. Олон жилийн өмнө Лиу Чимээ хуучин тэргүүнд тахилч дан хончонтой тэргүүн тахилчийн байр суурийн төлөөг тулаан далигдаж удалгүй хаашаа явсныг мэддэггүйгээр бүлгэмийн орхив явсан. Дан хончон өөрийгөө хэтэрхий ихэд бодож мочин бүлэм рүү дайрсан ч асар их хохирол амсаж бүлгэмийн хэд хэдэн настай 8 үргэцсэн. Би нөхцөл байдлыг арай гэж тогтворжуулаад сумын хааж шавь нараа хүчээр нэмэгдүүлж дадлага хийхэд тушаах гэж байсан. Гэтэл яг тэр мөчид Лиу Чимээ эргэж ирсэн. Тэр бүлэмээс тусламж хүссэн дуудлага хүлээн авсан гэж хэлэхэд ерөнхий нөхцөл байдлыг удирдахын тулд тутгаал нь эргэж ирсэн. Түүнээс гадна тэрээр илүү өндөр албан тушаалд хүрэх маш хүчтэй хүсэлт эрмэлзэлтэй байсан. Ахмад настай гэдгээр тэр дан Хонгчэний номын эгч бөгөөд би тулааны урлаг эсвэл бясалгалын суурийн хувьд түүнтэй тэнцэхгүй. Хэрэв би тэр тэргүүн тахилж болохыг хүсвэл надад эсэргүүцэх үндсэн шалтгаан байхгүй. Гэсэн хэдий ч би жаргалан сумын хамгийн хэцүү үед нь удирдаж байсан бөгөөд сум дэх бүх шавь нар надад харин Лиу Чимээ олон жилийн өмнө явсан. Одоо Ахмад үеийнхнээс бусад нь түүнийг таних үн цөөхөн. Үүнийг бодоод Лиу Чимээ надаас маш их болгоомжлдог. Би өөрийн хүслээр түүнд
бууж өгсөн ч тэр намайг зөвхөн цэргүүдийн цэцэл санааг тотжуулахын тулд ашиглаад эрх мэдэлд хүрсэн хойноо би түүний эрх мэдэлд саад болох тул тэр намайг гацааг алах болно. Би өөрийгөө хамгаалж жаргалын сумын буруу замаар харахаас сэргийлэхийн тулд энд ирсэн. Би мочин бүлмээс тусламж гуйж байна. Лю Чинмэгийн алахын тулд. Чи ийм зүрхийг хаанаас олж авснаа ярих ч үгүй. Гэтэ жаргалан сум мочин бүлэм рүү дайрснаас хойш манай бүлэм хоорондоо дайсандаа туслан хаанаасаа зөв болчихов. Чи загтал шин мон бүлэм Лю Чинмэг дэмжиж байгаа гэж дурдсан. Энэ нь үнэхээр удаан хугацааны турш тэргүүлэгчийн игнэнд байсан томоохон чөтгөрийн бүлэм. Би задуулж үхээсэй гэж айхгүй байж магадгүй. Гэхдээ би ямар ч ашиг олохгүй харин ч гай дутаас л айж байна. Үнэхээр Лю Чинмэг бүлмээс хол байвал энэ жилүүд шин мочин бүлэм дэд мастер Г. Ивтэй холбоо тогтоосон. Энэ тул шин мо бүлэмийн 1000 нүрт ханхүүтэй хамт иргэн ирсэн. Тэр шав нарынхаа өмнө Г. Ивтэй харилцаатай байдгааг илэн далангуй ярьдаг. Би яагаад мочин бүлмийн хайсан бэ гэвэл Лю Чинмэг мочин бүлэмд гүнзгий орсолт хийдэг бөгөөд хүмүүсийн зүрх сэтгэлийг татахын тулд мочин бүлмийн үргэлжлүүлэн онилж тооцоогоо дуусгахын тулд өшөө ахуйд бэлтгэнэ гэж номлож байгаа. Би анхтан хончныг мочин бүлэм рүү дараах санал тавихад нь зөвшөөрөөгүй. Гэвч тэд надаас нууж алдаа гаргасан. Хэрэв дан хончтой адил авиртай Лю Чинмэг бас гарч ирвэл жаргалан сум зүгээр байх уу? Жаргалан сум болон мочин бүлмийн хооронд дайсан санал орхиж Шуанжи бид хоёр өмнө Жанжид гүн гүнзгий нөхөрлөлтөй байсан. Шуанжи энд байгаа болохоор би мочин бүлмийн сэтгэл амар байж болно. Худлаа чи бид хоёр зүгээр л өрсөлдөж нүрээ маажтай харилцаатай байсан. Тиймээс надтай найз болох гэж догнохоо бил. Үндсэн сэдв рүү оръё. Лю Чинмэг эрх мэдэлд хүрмэгцээ Г. Ивтэй хүчин нэгтгэж мочин бүлэмд рүү дайрах нь гацаагүй. Та нар намайг хамгаалж түүнийг алж чадвал бид энэ дайсналыг нэр даруй мэдгэлгүйгээр зогсож чадна. Мөн би хоёр бүлмийн хоорондох дайсналыг шийдвэрлэхийн тулд шатах хүн ээж мочин бүлэмтэй харилцаа хамгаалах эсвэл байгуулна. Энэ бол хоёр талдаа ашигтай хэлэлцээ. Үүнд дургуутгах юу байна? Чи мочин бүлэмд сэтгэл амар байж болох ч бид чамд лав сэтгэл амар байж чадахгүй. Жаргалан сум болон мочин бүлмийн харилцаа бол дайсналын итгэлцэл ямар ч үндэслэл байхгүй. Хэрэв чи Лю Чинмэгтэй нэгдэж бидний итгэлийг олохын тулд өөрийгөө гэмтэх арга хэрэглэн мочин бүлэм рүү дахин дайрахыг хүсвэл бид яах вэ? Чиний хэлсэн үнэн байсан ч тэргүүн тахилчийн байр сууриа бэхжүүлснийхаа дараа үгнээсээ буцахгүй гэдэгт бид яаж итгэх юм? Танхимын эзэн Бя хүн бүр амаа ашиглаж чаддаг чин сэтгэлгүйгээр энэ бүтгэхгүй. Шианы зөв. Манай бүлэм чамд тусалсан ч чиний амнаас гарсан амлалтаас өөр баталгаа бидэнд байхгүй. Энэ бол мэдээж сайн нөхцөл байдал биш. Би мянган алт мөнгөөр үнэлэгдэх амлалт өгмөр байна. Гэвч жаргалан сумын нөхцөл байдалд ийм байгаа болохоор би өөрийгөө ч хамгаалж чадахгүй байна. Сохор амлалт зүржигнэн та нарын дургуй хүргэхээс өөр ашиггүй. Харин би та нарт чин сэтгэлээсээ эдэн далангуй харьцъя. Хэрэв мочин бүлэм эцсийн дүндээ туслахаас татгалзвал би бүхнийг орхиж жаргалын сумаас зугатан бясалгалын ертөнцөд тэнүүлж болохоос өөр аргагүй болно. Жаргалан сумын хүмүүсийн хамгийн муу зүйл нь энэ. Ийм аргаа барсан нөхцөл байдал байсан ч тэд сэтгэл амар байж тэднээс ямар ч өөрчлөлт ирэхгүй байгаа болохоор санаа нь сайн эсэхийг би мэддэг харгалга. Танхимын эзэн бай. Бид үнэндээ танд итгэж байна. Гэхдээ таны мэдж байгаачлан манай хоёр бүлмийн харилцааг бодоход тэр итгэл дэндүү эмзэг юм. Шиа муу гөлөг минь би түүнд итгэдэг гэж хэзээ хэлсэн юм бэ? Бэйсюан чи хичнээн сайхан яриач нэмэргүй надад энд нууцлаг энэ яс идэгч юм байна. Үүнийг уусны дараа 7 хоногийн тутам ердөнтгийг уухгүй бол гэс дотор чинь дэлбэрч хэвлий чинь ялзран үхнэ. Ердөнтгийн зөвхөн би л хийж чадна. Хэрэв чи энэ хортой ямиг уухыг зөвшөөрвөл би чиний үгэнд итгэнэ. Юу тэргүүн та ч бас ийм бодолтой байна уу? Би залгий. Энэ тийм зөв санаа биш байна.
тэргүүнэ. Та тэнэг юм уу? Хаашаа юм бэ? Хэрэв Байс Сюян биднээс чин сэтгэлээр тусламж хүсэж байгаа бол үүний дараа тэр бүрэн хяналтанд орсон ч түүнд тушаал өгөх хүн та биш үйл иншаан байх болно. Цочоодон солонгот зугаалтан хэдэн өдрийн дараа Дотон хотын баруун зах. За хэрвээ чи намайг гүйцвэл би чиний толгойг 2 цаг хэлж өгье. Та ч дэггүй хүн шүү. Шэян эзэнтэй. Урд нь та ийм хурдан байгаагүй шүү дээ. Муугүй юм. Гайхамшиг солонгот зугаалтын дээд түвшнээс давж ажилласан дараа би илүү уян хатан болжээ. Би одоо үүнийг ажилтсан зөвхөн ив хавгүй шудан шугамаар гүйхээс илүү хийж чадхаар боллоо. Хамгийн гол нь ердөө л надаас 200 хүслээ авч шаардсан үнэхээр хямдхан туслаа. Үлдсэн хүслийн оноо 1707 чадрын түвшин гайхамшиг солонгот зугтал одоогийн түвшин дээд түвшинд давсан одоогийн үйлчлэл биеийн доторх төрлөх энерги 90%-ийг шууд гаргаж өндөр хурдтай гүн гүйлэн дээд түвшний дарсандраа гаргалын хязгаарч зогсоож байгаагүйж байхдаа хязгаарлалтай хэмжээнд чиглэлээ өөрчилж боломжтой болох ба цаашд нь шулуун шугамын хөдөлгөөнөөр шаарддаггүй. Миний одоогийн төрлөх энергийн хэмжээгээр би үүнийг идэвхжүүлэх бараг дууны хурдаар хөдөлж чадна. Би төрлөх хүрээнд хүрснийхаа дараа ямар хурдан болох гэж үнэхээр гайхаж байна. Эзэнтэй. Та зүгээр эзэнтэй. Пүүч төрийн бүлмийн тесрэг техникүүд үнэхээр сөрөг нөлөөтэй. Дээд түвшнээс давж хайжуулахын дараа би түүнийг бүх хүчээр идэвхжүүлэхэд миний меранууд баг зэрэг урагдаж миний энерги цацраж бие минь олон эцэг ноцтой гэмтчихлээ. Биеийн шарахын нэг дор өдөр төрлөх энергиэр өөрийгөө идэвхжүүлэхэд амар хэмжилж болно. Нирваны хуруу. Хамгийн төвөгтэй хэсэг нь медралийн гэмтэл тусгай бясалгалтын аргагүйгээр би 10 өдөр тэрж байтугай хагас сарын дотор эдгэж чадахгүй байх гэж айж байна. Ашгүй надад нирваны хуруу бий. Нэг удаа 20 хүслийн оноо бол миний хувьд зарцуулж чадах зүйл. Дотон хот. Одоо би гайхамшиг солонгот зугтлыг эзэмсэн болохоор энэ нүдэнд нуунаас ч айх шаардлагагүй боллоо. Би за Дотон хот руу буцаж очиж Байс Сюянаас мэдээ хүлээж үзэхэй. Тийм ээ, дэм буудалд очлоо хүлээж бай. Би чамайг тухтай хэлж өгье. Эзэн шээ, энэ удаа би таныг гүйцсэн гэсэн үг үү? Дотон хотын хойд зах Гуанли уул жаргалын сүм. Лю Чэньмэн гүнгийн өргөө. Шэян шидэд эрхэм гунтайж нэр хүндтэй дэгжин сэтгэл татам төрхтэй. Би түүнийг элдэг эрхэм мунтай чи янтав энэ зэрэгцгүүд царайлаг эргэж сонссон. Би тэр үнэхээр цуу яриа шиг сэтгэл татам эсийг хармаар байна. Та яг зүгээр л харахыг хүсэж байна. Нүү аав гэгчээ. Жаргалын сүм Лю Чэньмэн. Мянган нүрт хунтайж гээ ухааны хүндэт зээ минь. Чи атаархаа юу? Санаа зовох хэрэггүй аав гэгч чамд маш их хайртай. Битгий яар аав гэгчээ. Бид эхлээд Байс Сюянтай хэрхэн уулзраа ойлголтоор бодох хэрэгтэй. Чөтгөрийг дурсахаар Байс Сюян өөрөө хүрээд ирчихлээ. Настан Лю тантай ярилцах зүйл байна. Гэнэт бэлдсэйсэн Настан Люгийн сайхан аашийг үргээгүй гэж найдаж байна. Яалаа гэж дээ. Би бол жаргалын сүмийн агуу гавьяатан шүү дээ. Бяцхан Сюян би хэн нэгний оройн доторх тайлгарлыг эдэлж байсан ч чамтай уулзахын тулд үүнийг түлхээд орхиод ирэх байсан. Тэг шаардлагагүй санаа амар байна Настан Лю. Би шөнө дөлөөр таны зочломтгой байдлыг далимдуулахгүй. За ярианд оръё Настан Лю. Мочин бүлгийн үргэлж мөн хусын өвчин гэж үздгийг би сайн мэдэж байна. Гэвч таны өмнө дан хончойны жишээ байна шүү дээ. Жаргалын сүмийн төрлөх хүрээний ихэнх шинжээчид түүнээс болж үргэлжсэн. Жаргалын сүмд Шиммо бүлэм тусалж байгаа ч мочин бүлгийн төрлөх хүрээний шинжээчид юугаач дутахгүй тул тэдэнтэй харьцахад амаргүй байх болно. Хэрэв бид тэдэнтэй дахин дайн эхлүүлбэл жаргалын сүм дахин гай зовлон унш нэрмээс болж давхар гай зовлон амсгаас би айж байна. Ингэж би их ярьсныхаа эцэст чи намайг тулдгаас зайлсхий хийлгэх гэж ятгаад байна уу? Бяцхан Сюян чи яагаад ийм хулчгар болчихвоо? Дан хончойныг олон жил нөхөрсөн эцэст үү?
онцонтой. Чи шин маа бүлмийн хувьд бүлмийн дэд өдөртөгч гээ өөрийн хүүг над дураар минь захируулахаар өгөхөд бэлэн байхад чи юунд эргэлзээд байгаа юм бэ? Би таныг шин маа бүлэмтэй муудалцуулах гэсэн зүгээр л хэрэв бид үнэхээр дайн эхлүүлэх гэж байгаа бол жаргалын сүмд ийм их хүчин чармаалт гаргах хүч байхгүй тул шин маа бүлэм найдахаас өөр аргагүй болно. Би зүгээр л юу ч хийгээгүй байж үр шимийг нь хүртхийг хүсэхгүй байгаа тул гадны тосгоомжгүйгээр нэмэлт бэлтгэл хиймээр байна. Даатын хот дахь Шуэльо салбарын хурандаа Тэнгэр тав бол миний хуучны танил. Би түүгээр дамжуулан Шуэльогийн жаргалын үг дээдтэй холбогдохыг хүсэж байна. Бид тэр хүнээс тусламж гуйж чадвал Мочин бүлмийн төрөлх хүрээний шинжаачид сүмээс гарч зөвхөлбөл гацаагүй үхэлтэй нүр тулна. Гэхдээ энэ тэдэрхий том ажил болно. Тэр новш Тэнгэр тав хүртэл өвөг дээдсийн амар тайвныг алдагдуулж зүрхлэхгүй. Тиймээс жаргалын сүмийн жинхэнэ өдөртөгч Настан Лю таныг бичлэн оролцож үүнийг гүйцэтгүүлэхээс өмнө шийдлийг олохыг шаардаж байна. Чиний хийж байгаа зүйлд учир байна. Би энэ талаар сайтар бодож үзье. Одоо явж болно бяцхан Сюана. Тэгвэл би чимээгүйхэн мэдээ хүлээе. Настан Люг надад итгэхийг хүсье. Би зөвхөн бүлэмдээ үнэж. Дотоон хотог Шуэльогийн салбарын Тэнгэр тав бол Байсүрийн дотны найз бөгөөд тэр түүнийг өөрийн туслах гэж үздэг. Гэвч Байсүрийн Тэнгэр тав түүнийг бүх төлөвлөгөөг надад бүр игнээс нь хэлчихсэн гэдгийг мэдэхгүй. Хүндэт зээ минь чи тэр Тэнгэр тавыг өөрийн хамтрагчаас уруулахын тулд юу хийв? Тэнгэр тав бид хоёрын эртнээс танилцаж харилцсан. Сайн найзууд эдгээр бахархдаг. Түүний юунд хамгийн их санаа тавьдгийг би санаж сайн мэднэ. Эмэгтэйчүүд эсвэл нөхөрлөл биш харин мөнгө, эд бараа. Байсүрийн түүнд өгч чадах бүхнийг би 10 дахин илүүгээр санал болгож чадна. Би Байсүрийнтэй яаж харьцахаа мэдэхгүй бухимдаж байсан ч тэр ачийг бачаар хариулж над ар нуруу минь хутга шам Мочин бүлэмтэй өгсөн хувилдана гэж бодсонгүй. Одоо тэр надад тийм том барьц өгчихсөн байхад хэрэв би үүнийг бүрэн ашиглахгүй бол түүнийг гомдох болно. Байсүрийн санаа зовох шаардлага 30 бүлэмд авга хичээн ашиглаж чадах хүн хэтэрхий цөөхөн байна. Хэрэв чиний хөгшин аав гэрээнд ганцаардаж байдал ороогүй бол би зөвхөн чамайг туслуулахад ийм эвгүй байдалд орохгүй байсан. Дээд түвшинд дэвшиж чадсан сайн хэрэг. Тиймээс түүний бүү буруутахаар ихжээ. Тэнгэр тав өгсөн мэдээлэл Байсүрийн Мочин бүлмийн холбоотой тохиохын тулд шидэт сүр жавхлан ханхуг буцааж авч ирсэн. Тиймээс би тэндээс эхэлж болох юм. Мочин бүлэм болон жаргалын сүмийн оронд гүн гүнзгий цусан өшөө хонзон байдаг. Тиймээс хэрэв бид Шэяныг алж чадвал Байсүрийн болон Мочин бүлмийн хооронд итгэлцэл гэж байхгүй болно гэж хэлж болно. Тэгвэл төлөвлөгөө чамд даатгая. Надад нэг хүсэлт байна. Шэяны барьсныхаа дараа шууд бүү ал. Аавгах чинь түүний ямархуу харагддгийг хармаар байна. Тэгвэл би өөрөө тийш очиж Шуэльогийн хүмүүст хэтэрхий харгас байж аавгахчийн бэлгийг сонирхлыг бууруулчих бий. Яв. Гэхдээ удахгүй эргэж ирээрэй. Санаарай. Аавгахч нь шөнийг орондоо ганцаараа өнгөрөөхийг хүсэхгүй байна. Даатайн дэм буудал. Энэ чинь юу вэ? Яагаад сүүлийн үед Шуэльогийн алуурчид миний эргэн тойронд эргэлдээд байна вэ? Төгс чөтгөрийн цэнгэрлэгийн техникийн дээд түвшинд давсан тул тэд тодорхой зайдал байвал Шуэльогийн алуурчид миний өмнө өөрсдийгөө нууж чадахгүй. Намайг хотод анх ороход алуурчид намайг нууцаар тагнаж байгааг би анзаарсан. Алуурчид нь байгуулж хот шинээр ирсэн шинжээчдийг хянах нь энгийн зүйл гэж бодсон ч одоо тэд илт намайг ондж байгаа бололтой. Цонхны гадаа ийм их шуугиж байгаа эрхэмүүдээ ийм орой над дээр ямар чухал хэрэгээр ирэв? Шидэт эрхэм унтааж сайн чихтэй юм. Жаргалын сүмийн Байсүрийн таны чухал асуудал хэлцгээр авчрахыг бидэнд даалгасан. Тохиролцсон нууцыг бол Далабенга Бандабэ Дибудав Билувэнг. Нууц зөв байна. Яаралтай эрэг байна шидэт эрхэм унтааж бидэнтэй хурдан яв. Жоохон байж байгаараа хувцас өмсөе.
хажгалтай. Гэхдээ надад хамаагүй асуудал гарсан ч яах вэ? Учир нь тэдний өвгдээсээс босшвэ лүү авгийнхан миний өмнө зүгээр л нэг хоол. Одоохондоо миний духлуу буц. Хүү эзэн шээ хэрэгтэй зүйл гарвал намайг дуудаарай. Дотооны дуудлага хуралдааны газар. Шидэд тэрхэн монтаж ирлээ. Түүнийг доош нь дагуулж ор. За залуу эзэнтэй дотгош орно уу? Яагаад заавал тэнд дуугдаж байгаа юм бол би. За яг ингэсэн илүү аюултай. Бараг 3 давхар доошлоо. Тийм үү? Чи намайг яг хааш наваачих гээд байгаа юм бэ? Санаа зовох хэрэггүй залуу эзэнтэй очингуудаа мэдэх болно. Энд байна залуу эзэнтэй та тааваараа байж байгаагаар энэ зарц нь одоо явлаа. Нөгөө байс юан гихч хүүхэн надаас үнэхээр урвчихгааг үздэй. Тэр эргэлзээгүй тэргүй онцтой хяналтанд байгаа. Тэгэхээр тэр яг юу сэдэд байна вэ? Үүслээ оноо авлаа. Дундаж 0.100 гэ хооны. Хин нэгэн дахиад намайг үүслээ оноогоор бөмбөгдөөд эхэллээ. Пөөх 0.100 оноо дээрээс нь энэ бохор гаж дондог хэн болохыг гэж мэдэхгүй байна. Женнины улсын дараа үнцээр зүнсдэх миний нэр үнд огцом өссөн болохоор би бөөн үүслээ авдаг болсон ч нэг хүнээс ингэж ирэх нь ховор. Шидэд сүрж авсан хунтаач нэрэндээ үнэхээр зогсдог юм а. Бүр сүлдэн бадарсан царайлаг үнэхээр гайхалтай авьяас бэлгтэй. Би чамайг удаан хүлээлээ. Тэр чамайг таньдаг юм уу? Энэ хэн бэ? Түүний би төгс өдрийн цэнгэлийн техникийг эзэмсэн ямар ч шин чимдэг олго. Тэгэхээр тэр Шуалвогийн адууш биш бололтой. Шидэд сүрж авсан тунтаажийг талаар сонссон олон цуу ярианд намайг ихэд бишруулсан харамсалтай чи удахгүй бут нэргүүлэх гэж байна. Хувь тавиландаа тогтворгүй байдлыг хараад хансан санаа алдахаас өөр аргагүй. Шуалвогийн бүх шилдэг хүмүүс энд цугларсан гарах хаалга төжигтэй бөгөөд зөвхөн гаднаас нь онгойлгож боломжтой. Чиний бүх төрлөгийн талаар боллоо. Зүгээр л хувь тавилантай гавлаар надад үхлийн шалтгааныг хэлээд өгч болох уу? Хэрэв Шуалво урвал байс юан ямар ашигтай юм бэ? Тэр үнэхээр анхнаасаа Лиу Чимээгийн хамт бидний итгэлийг олохын тулд өөрийгөө гэмтэх төлөвлөгөө ярьж байсан гэж үү? Тэгвэл би чамд цаг бусаар өөх болсон шалтгааныг чинь ойлгуулж өгье. Тэр дорд байс юагийн яаж миний аавга эгчтэй нэг зиндаан тавьж болдог юм бэ? Тэнгэр тав бол эмэгтэй хүнд урууддаг тийм хүн биш. Тиймээс энд байгаа сайн найз нь түүнд сануулбал юу хийхээ мэдэх болно. Тэгэхээр чи бол мянган үр тунтайж. Хараа лээд байс юаны чи хэрэггүй амтэн чиний нуус хөзрүүд чинь анхнаасаа л ил болчихсон байж. Ухаантай юм. Гэхдээ чи үүнийг хэтэрхий орой ухаарлаа бариад ав. Чи хэрэггүй нэг юм мянган нүр тунтайч. Гэхдээ чи хинтээ оролцож байгаагаа мэдэхгүй бололтой. Юу болоод байна? Байж оноогүй энэ энерги хүч тэр яаж төгсч өдрийн тэнгэлийн уран техник мэддэг байна. Дээрээс нь түүний чадвар яагаад минийхээс ч илүү өндөр байгаа юм бэ? Тэнгэр тав чи үүнийг хэн болгоо ойлгосон байх. Эхэндээ би түүнийг орж ирэхэд хэн чамд хэлхийг хүссэн ч чамд өөрийн биеэр мэдрүүлэхгүй бол чи надад итгэхгүй байх байсан. Тэнгэр гов чи гарч ирэхээр шийдвүү. Би чамайг дээр их хөвгөлтэй байгааг харсан. Энэ доор юу хийж байгаа юм бэ? Газрын хамгаалагч. Би даатан хотод чамаас нуугдаж байсан. Бид дахин удаж чадсан хувь тавилангийн муу санаа байх. Мөн би чамайг энергийн хүчит татахыг хүсэж байна. Аянгийн сүлдэд алуурчид чамд няцлуулж өгөх гэж байна. Тэр юм бэ? Шуалвогийн тэнгэрийн сүлдэд алуурч надтай ижил зиндааны. Тэнгэр гов чи энэ хүнийг газрын хамгаалагч гэж дуудсан уу? Түүний бясалгалын техник төвшнийг харахад тэр зүгээр газрын сүлдэд алуурчин байх боломжгүй. Тэр тэнгэр тав чи хэтэрхий гэрэн сэтгэж байна. Газрын хамгаалагч бол зүгээр л нэр нууц нар харин түүний жинхэнэ дүр төрх. Миний хэлж чадах зүйл тэгвэл бидний өвөг дээдстэй ойр дотны харилцаатай хүнтэй бид сөргөлдөж болохгүй. Бидний өвөг дээдстэй тийм учиртай байх нэ. Шидэд ирэх монтож Шуалвогийн цэнгэлийн өвөг дээдстэй холбоотой байсан байх нь. Тэгэхээр би нүүдлээр хоцорчээ. Дөрвөлгөө тэр юу хийгээд байна? Хараа л энэ новш яагаад дүрмээрээ тоглохгүй байна? Тэнгэр тав энд юу болоод байна?
Энэ залуу үнэхээр ухаантай юм аа. Тэр огт ирээгүй байна. Энэ бол Шим Мо бүлмийн 6 хүслийн дутуу чөтгөрийн тарины үндсэн арга. Бөгөөд хүний оюун ухааныг эзэмдэж хүүхэлдэй болгон хувиргадаг. Удирдагч нь хүүхэлдэйн 5 мэдрэх үгээрээ дамжуулан энд болж буй нөхцөл байдалд ажиглах боломжтой. Мөн мянган нүд тунтайж яс гадаа төрхийг өөрчлөх өрмөц техникт хослуулсаар түүнийг орлогчийг ил олох боломжтой ч жинхэнэ бие нь хаана байгааг мэдэх боломжгүй бүх ямар зөвүүн төвхтэй залуу вэ. Тэр бүр намайг хүртэл хуурчлаа. Би дараа нь түүний олоод надад уучруулсан төвгийг нь төлөөсийг нь 2 дахин нэмж төлөвлөнө. Ах тэнгэр тав. Чи юу ч гэсэн мянган нүд тунтайж таны хамгийн сайн найз шүү дээ. Та яаж түүний хадгаламжийг ингэж дээрэмдэж чадж байна. Хоёр дотны ах дүүс хүртэл хоорондоо тооцоо хийдэг юм. Надад өөрийн хүн рүүгээ сэлэн далайлах шахсан хамгийн сайн найз. Ийм тухай яриач хэрэггүй нам мэдээж түүний өгсөн мөнгө сэтгэл хөөрүүл би түүнийг уучлана. Тэгвэл би мянган нүд тунтайжаас илүү өндөр үнэ санал болговол та найрсаг харилцаагаа тасалж түүнийг алхахад нь минь туслах уу? Шидэд ирхэн мунтайжаа сайн ч бай мууч бай гэ хуан юу бол миний хайртай найз нөхөр. Одоо тэгээд тэр тийм гэж үү тэгвэл гэ хуан юу энэ нэр их танил сонсогдож байна. Саяхан үүслийн оноогоор бөмбөгдөж байсан хүн байна. Тийм ээ. Тэр намайг хүүхэлдэй нүдээр хараад миний биед шунаж эхэлсэн байх. Тэгэхээр энэ ч нэмэлт төлбөртэй юм болно. Би танд өгөө өөрчлөх нэг боломж өгье. Би зүгээр тоглосон юм газрын хамгаалагчаа. Таны хүсэлтэд бүрэн хамтран ажиллах нь миний хувьд зүй досны хэрэг. Мөнгөний тухай ярихаар сэтгэл минь өвдөөд явчих юм. Энэ залуу намайг хязгаарч дэлбэлж чадна гэдгийг би бараг мартчихаж. Тэр ийм болгоомжтой байгаа болохоор бидний хийж чадах зүйл алга. Гэтэл тэр өөрөөсөө хамаагүй илүү хүчтэй хүнийг өдөөн хатгаж зүрхлэсэн тул бид эрт орой хэзээ нэгэн цаг түүнтэй тооцоо хийх хэрэгтэй болно. Гэсэн хэдий ч тэр залууг алах маш хэцүү. Одоо тэр ижлэгдсэн болохоор эндээс хол жуутсан байх гэж би айж байна. Би Шуайюхлуагийн мэргэжлийн ур чадварт итгэж байна. Тиймээс түүнийг мөрдөх алах ажлыг та нарт даатгая. Би мянган нүд тунтайжийг сайн танихгүй. Тиймээс энэ хэргийг чи хариуцаарай. Би түүнийг сайн таньдаг байсан ч гэсэн тэр залуу үнэхээр ядаргаатай. Ямар толгойн өвчин бэ? Мянган нүд тунтайжийг Датун хотын Шуайюгийн тэнгэр тавтай ийм сайн харилцаатай байсан гэж төсөөлсөнгүй. Тэр бүр Бай Шуайгийн төлөлөөг бүрэн илчилчихэж. Лю Чимэж гэсэн Бай Шуайгийн төлөлөөг мэдж байгаа байх. Түүний цэнгэлт сум дэх одоогийн нөхцөл байдалд тааламжтай биш байна. Би түүнд бидэгдэх арга олох хэрэгтэй. Гэхдээ бид мянган нүд тунтайжаас зугтаалгасан болохоор эдийн ойротсон байх гэж би бодож байна. Үүслийн оноод авлаас шунал гэ хуа юу. 001 гэ хуа мянган нүд тунтайж гэж үү. Дээс нь энэ чинь зөвхөн ойрын данаас лавж болох 001 байна шүү дээ. Энд өөр хинч байхгүй. Тэгэхээр мянган нүд тунтайж тэднийг нуугдж байгаа байх ёстой. Тэднээс төгөчдөн тэнглийн техник шинж тэмдэг ажиглагдахгүй байна. Эдгээр хүмүүс алуучд биш зүгээр л заагцсанаар байх. Түүнийг олох жаахан хэцүү байх нь. Шидэд эрхэмсэг унтаа Шэян Цуянаас ч илүү гарамгай нэгэн байна гэж бодсонгүй. Ийм сайхан царайг хуулж хүнийг нүүрэн баг хийхгүй бол зүгээр үнэхээр хамсалтай хэрэг болно. Тэгэхээр түүгээр зогсохгүй. Тэгээд тэр ийм цочмоор байр суурийг нууж байсан байна. Хэрвээ би түүнтэй байраа солилцуулж чадвал Шүтэн Луагийн тал хувийг хянах боломжтой болно. Энэ үнэхээр миний зүрхийг догдлуулж байна. Би чиний өмнө зогссон чи намайг танихгүй. Чи миний адуу юм төлөвлөж байгаа нэг хэрэг. Гэхдээ миний нүдэн дээр ингэж байгааг чинь би зүгээр өнгөрөөж чадахгүй. Хэлбэргүй ангижрал. Нэг хэрэг чи цэцэн элдний хуруу. Хэрэг чи болтаагүй бол би итгэлтэй байж зүрхлэхгүй байсан. Гэтэ чи болцсон учраас чамайг мөн гэдгийг мэдлээ. Мянган нүд танхуу гэ хуа юу. Хүснээрээ нугарч нэрг хязгааргүй цэцэн элд. Тэр бүр цэцэн элдний уруу дууяа чаддаг гэдэгт итгэж чадахгүй. Назар түүний дуур амьд хэлбэр нь миний эрх хувь шиг сайн биш байна. Шидэд эрхэмсэг унтаж таны ямар гайхалтай юм бэ?
Таны эцэг эрдэнэ урууч ялгаагүй би үүнийг бүрэн дуурааж чадсангүй хол очирч өгөх Шиан намайг яаж олчихов? Өнөөгийн ертөнцийн дахь бусдын талааны урлагийг дуурайх цорын зарга бол мянган жил тундаж эзэмсэн дурсгүй тариныг ашиглах энэ залуу үнэхээр гэ хваа юу? Чи үнэхээр зутаагүй гэж үү? Ноёдоо энэ бидний цагийг хэмнэлээ хий. Анд хваа юу? Намайг бүү буруутгаар би өөрийнхөө үйлдэл их чөлөөгүй байна. 6 хүслийн дотоод чөтгөрүүдийн тарин 6 хүслийн нэгдлийн хуурмаг бий. Бид чамд тэр заалыг алдахад хэцүү гэж хэлсэн шүү дээ. Бид урьдан түүнийг алах гэрээ хязгаарч хүлээж авч байгаагүй. Тэнгэр уур ирээд надад туслаач би түүнийг зүүн зүгээр хөөс хойш чи баруун зүгээс ойлголоо. Тэр чөтгөр хаана байна? Би чамайг яваагүй гэдгийг мэдж байсан юм. Шидийн их монтаж үнэхээр шадруулаг юм. Намайг энд байгааг аль хэдийн мэдж байсан байх нь. 6 хүслийн нэгдлийн хуурмаг биеийн төлөв хүрээний мэргэжилт нэг ч хуурч чаддаг. Тэр намайг яаж илүүлчих вэ? Таахад хэцүү байна уу? Би энд байгаа цорын ганц олдмол хүрээний бие салгаж тиймээс хэрэв чиний жинхэнэ би энд үлдэж намайг зовоогүй бол би чи төрлөх хүрээний мэргэжилтний өмнөөс ийм их зутах зүрхлэхгүй байсан биз дээ. Дим над ойрын зай хүмүүслээ оноо тасралтгүй ирсээр байна. Анзаарахгүй байвал хачин юм болно. Гайхалтай ухаантай. Гэхдээ би хамгийн ихний уучралыг илүү сонирхож байна. Миний өөгүй гэж бодсон хувирлыг чинь яаж нэвт харсан юм бэ? Чамд Жан Лаяны төлөлгөө байсан бол надад хан давах шат байсан. Хэрэв чи заавал шалтгаан нээхэд байвал надад үргэлж маш сайн зүүн совин байдаг. Тэгээд чи яг ийм ботсон хүн болж чадна. Яг ийм миний ботсон хүн болж таардаг юм. Би Жан Лян гэж хэн болохыг мэдэхгүй. Гэхдээ юу хэлэх гээд байгааг ч ойлголоо. Гэсэн идэж шидийн эрхэм монтаж. Энэ талуудаас огтхон сул биш. Тиймээс би түүнийг богино хугацаанд ялж чадахгүй. Дээрээс нь тэнгэр 5 тэнгэр 3 2 хизээч эргэж ирээд намайг дагалж мэднэ. Аргаа барахтаа зугтсан дээр бид. Эцэс чиний стратеги нэг л алхам дутлаа. Цусан туяаны зугталт. Цусан туяаны зугтал нь аянга бод хурдан. Би түүнийг ашиглах хэдэн 10 амьцгаан авах 30 гаруй лий зугтлаа. Одоо зүгээр байх ёстой. Удаан би энерги сэргээх юм. Уугаас аргагүй бол миний төрлөг энерги тогтвожмогц би хурдан ухрах болно. Чи яагаад үргэлжлүүлэн гүйхгүй байгаа юм ядарчихсан уу? Чи надад аль алхмыг алдсандаа хэлээгүй л байна шүү дээ. Мотож чи техникийг идэвхжүүлэхдээ зөвхөн ухаангүй тагвалтанд автаж над шиг тайван гоёмсог байхыг оронд эргэж харах завгүй болдог. Гэхдээ чиний дараах нөлөг харьцангуй хөнгөн юм шиг байна. Чи зөвхөн их хэмжээний төрлөх энерги зарцуулах шаардлагатай юу? Үнэхээр хатаархмаар юм. Шиан энэ яар боломжтой юм бэ? Надад битгий л хэлээрэй. Чийж бас цусны туяаны зугталчид тэгсрэх хөнгөн техник ашиглаж чаддаг гэж. Дээрээс нь би төрлөх энерги аль хэдийн шавчсан. Гэтэл тэр яагаад ийм сэргэлэн цаваа хэвээр байгаа юм бэ? Хэрэв надад ямар ч чадвар байхгүй байсан бол күнийн өргөө намайг хэрхэн 5 ханхугийн нэгээр нэрлэх вүлээ? Мянган нүд ханхуу чи одоо бууж өгөөд Лю Чимээтэй хамдарсан төлөвлөгөөнийхөө талаар над бүгдийг нь хэлвэл дээр. Хэрэв чи тэгвэл би чиний тулааны урлагийн цөөнөөгөөд амийг чинь өршөөж болох юм. Чи үнэхээр ялсан гэж удаа юу? Надад нэг юм хэрэглэсээр сонголт алга. Алдсан мөн чандаа энерги сүнсээ дараа нөхөхийг Шиан ийм хэцүү өршлөгч байна гэж би үзэж бодсонгүй. Тэнгэр газар ба хүн 3 авиасны энергийн хураалт тулдахыг хүсэж тулцгаая. Тэр ингээд сэргэгчлээ гэж үү? Яг тийм 5 ханхуу нэгээр нэрлэгдсэн хэн жирийн нэгэн биш. Шидийн сүрж авахтанд ханхуу миний 6 хүслийн биелэлийг амсаад үз. Энэ нөгөө Ян Жэгийн хэрэглэсэн мэхний сайжруулсан хувилбар биш үсттэй. Жирийн хүмүүс тарагддаг нэгэн төрлийн сүнслэг бит юм шиг байна. Олбон түүний студ давхан Шэ Даюун хүртэл үүнийг амархан давж туулж чадахгүй байсан гэтэл би түүнийг надтай уулзахдаа хэрэглэж байна гэж үү?
Бүлгэн бүр өөрийн гэсэн давуу талтай мочин бүлгэн бол буддын шинжаа биш. Тэдэнд үйлчлдэггүй мэхнүүд мочин бүлгэмийн эсрэг маш үр дүнтэй байх боломжгүй. Цэцэн элдний уруу яаж хүрэхээс өмнө сүнслэг бидийг устгаж хүчтэй байж чаддаг билээ. Юу ч боломжтой. Чи намайг тонлын ертөнцөд зүгээр явсан гэж бодоо юу? Тэгвэл шидийн сууж авлан танхуу дараа нь энэ миний 6 хүсэлтний нэгдлийг амсаад үз. Сүнсийн довтлогоо юу? Эзэнтэй надад даатгах. Би хамгийн шилдэг нь би чамаас айхгүй сүнс үддэх арга. Би чамайг үхтэл мөргөндөө хитрхи удаа. Бас үнэхээр сул дорой. Би нохон зөвхөн сүнсний довтлогыг хэвсүүлэхэд миний тусламж хэрэгтэй гэж хэлсэн. Тэр үнэтэй эзэнтэй эдгээр хорон санаатуудыг дийлэхгүй. Чид тэрх монтажийн өсгсөн сүнс нэлээд сайн юм. Учир нь энэ 6 хүслийн нэгдлийг дайлтыг эсэргүүцэж чадлаа. Сүнсний довтлого надад нөлөөлөх ялагдлаа хүлээн зөвшөөр. Мянган уртамтай чи намайг дийлэхгүй. Яагаад хүлээн зөвшөөрөх? Энэ ямар хамаатай юм бэ? Энэ залуу үнэхээр бардам юм аа. Тодорхойгүй дотоод чөтгөрийн бий. Энэ юу болоод байна? Энэ залуу саяны зохиолдод надад ямар ч хүч гаргаагүй юм шиг санагдсан. Тэр зүгээр л над төрөхийн тулд ийм их цаг үрсэн гэж юу? Шидэт тэрхэн монтажаа. Би чиний хамгаалтын техникийг авчихлаа. Тэгэхээр би зүгээр л зэний тэнгэрэл зохиолтын дуур амьд хувилбарыг хийх гэж тэр үү? Хэрв дуур амьд зүйлс үнэхээр ажилдаг юм бол яг цэцгийн элдний урууг надад үргэлжлүүлэн ашиглах боломжгүй гэж. Цэцгийн элдний урууг бол төрлөх хүрээний техник. Гэхдээ чиний хамгаалтын техник хичнээн гайхалтай байсан ч энэ бол ердөө л олдмот хүрээний. Тиймээс би түүнийг ямар ч хүндрэлгүй дуурайж чадна. Дуур амьд зингийн тэнгэрлэг цохилт. Чи үнэхээр яг жинхэнэ юм шиг туулбарлажглаа. Би энэ залуугийн талааны урлагийг хүсэж байна. Тиймээс түүнийг амьдаар нь барьж буцаах хэрэгтэй. Яагаад чиний хамгаалтын техник төрлөх хүрээний техникүүдээс ч илүү их төрлөх хүрээнд зарцуулдаг байна. Ийм хамгаалтын техник ердийн үе ашиглах нь үндсэндээ боломжгүй. Би үүнийг бүрэн дуурайж чадаагүй гэж үү? Үүнийг л нэхийний эрэлд гараад нэхийгээ хуулуулна гэдэг шиг юм бол доо тийм үү? Зэний тэнгэрэл зохиолтын гайхамшиг нь надад үндсэн сүнс цол бол байгаа гэсэн үндслэл дээр тулгуурладаг. Эсбөгөөс би шилдэгүүдийн хэдхэн довтлог хаасны дараа төрлөх энерги шавхах байсан. Болохгүй. Хэрв энэ байдалд удаан үргэлжлүүл тэнгэр 3 ба 5 намайг олж магадгүй. Би энэ тулааны хурдан шийдвэрлэх тулд тэр мехийг ашиглах ёстой. Энэ ямар ч хөтөлбөрийн төлөвлөгөөний техник вэ? Хэрвээ энэ үнэхээр хуурмаг зүйл бол цэцгийн элдний энерги алдагдах ёсгүй. Би ч үүнийг удирдах чадах байсан. Гэтэл миний саяны харавсан элдний энерги үнэхээр алга болчихлоо. Цэцгийн элдний уруу 100 цэцгийн хагдралт. Би үүд итгэхгүй байна. 100 цэцгийн хагдралт ямар хүчтэй юм бэ? Тодорхойгүй дотоод чөтгөрийн би үүнийг төсөлж чадсангүй. Тэгээд энэ миний жинхэнэ би нөлөөлж өглөө. Энэ миний боломж тэр 100 цэцгийн хагдралтыг ашигласан болохоос Шияны төрлөх энерги дуусч байгаа байх. Тиймээс тэр нууцлах сэргээх техникийг заавал ашиглана. Нирваны уруу миний бодолцсноор энэ одоо ч болж байна. Энэ ертөнцид ойлгомжгүй талааны урлаг гэж байхгүй. Энэ ямар талааны урлаг вэ? Яагаад дүрсгүй мантра үүнийг огт дуурайж чадахгүй байна вэ? Миний нирваны урууг дуурайх зүүдэлж байх шив дээ. Хэрв чи нууц мөнх аргыг дуурайж чаддаг байсан бол би чамайг ааваа гэж дуудах байсан юм. Шидийн сууж авлан дундаа ханхуу үнэхээр гайхалтай юм. Би ялагдлаа хүлээн зөвшөөрч байна. Тэр мехийг ашиглаж ялж чадсангүй бүх боломж насныхаа ихэнх насыг дэнжин давж байгаа ч хамаагүй зутгах хэрэгтэй. Энд дуудвал тэнгэр 3 5 2 гацааг ирнэ. Энэ 6 хүслийн дотоод чөтгөрүүдийн тарина. 6 хүслийн дотоод чөтгөрүүдийн хуурмаг бий 4. Би заавал дахин уулзна. Зүхтах гай байрандаа бай. Тэр нөгөө мехийг ашиглаж байхдаа хүртэл цусны туяаны зүгтлийг ашиглаж байж чад гэж цусны туяаны зүгтлын тэнгэр тав худлаа ирээгүй байж энэ залууг
судлах дэндүү хэцүү юм. 6 хувилбар зэрэг цуснад пианы зугтлыг ашиглаж байна. Яаж хөөх вэ? Алийг сонгох уу? Эзэнтэй би алийг нь хөөхөө мэдэж байна. Тэр намайг өмнө цогтоо би түүнд мөр үлдээсэн. Нөгөө тавьд байхгүй зөвхөн хамгийн зүүн талынханд байгаа. Сайн байна. Сян чи надад сайн туслалаа. Эзэнтэй намайг хүлээгээрэй. За би одоо аюулгүй боллоо. Энэ удаад аимшигтай ялагдал насныхаа дор хаяж 3 жилиг алдсныхаа гадна олдон төрийн 8 дахь давхар руу ухрах нь тодорхой боллоо. Дээрээс нь энэ шахаа жил орчим эмчлэхгүй бол хуучин эмэнд орох тухай бодоод хэрэггүй. Эцгийн хэлний уруу 100 цэцгийн хагдралт. Чамайг барихад үнэхээр хэцүү юм а. Тиймээс гэвч дөхлийн цохилд ийсэн намайг бүүбэр утгаарай. Өчгсөн үү? Гараад ид би түүнийг амьдаар нь барихаар төлөвлөж байсан юм. Андаа чи яагаад ийм их дөхөх гэж 100 цэцгийн хагдралыг ашиглах гэж байж би яагаад энэ гараа удирдах чадахгүй байна. Эзэн минь таны гар хавдаж байна. Яах вэ? Хүн бүр л үхдэг өнгөрсний буцаах биш. Би тэр техниктэй овь тавилантай холбогдоогүй бололтой. Энэ юу арсны өөдөс шиг харагдаад байна. Түүний мах яс энэ хүртэл алга болчихлоо. Тэгэхэд яагаад энэ арс үлчих вэ? Энэ хувийн арсан уут бололтой. Гэхдээ энэ хүний арс шиг ийм эмзэг материалаар хийгдэг лавтай. Үгүй бол 100 цэцгийн хагдралт эртнээс устгацсан байсан. Хаа юу? Энэ уутыг махан дээрээ нааж хүний арс шиг харагдуулахын тулд биеийнх нь нэг хэсэгт мэт өнгөлөн далдсан байх. Ийм ойрхон авч явдаг зүйлийн дотор юм маш чухал байх ойрттой. Энэ түүний өрмөц толгойн урлаг болох хэлбэргүй тарин байж болох уу? Хэдийгээр өөрийнхөө өрмөц толгойн урлагийг авч явах нь тэнэг гэж бодож байгаа ч нэгэнд гадаа төрхөө өөрчилж үндэс гэдэг ном нөгөө нь дүрийн тэмдэглэл мөн хүний нүүрний 3 баг байна. Хэлбэргүй тарин энд алга шим мо бүлгмийн ямар ч толгойн урлаг алга. Энэ гадаа төрхөө өөрчилж үндсэн ном нь гадаа төрхөө хэрхэн өөрчлөх тухай гарын авлага байх ёстой. Яг таамагласан энэ бол хүмүүст ясаа хэрхэн агшаад бусдын ааш шаврыг хурдан дуурайх, дуу хоолой хэм маягаа өөрчлөх зэрэг заадаг нэг төрлийн цогц холимог ухаан байна. Гэвч бусад хүнд хувирахын тулд хүний нүүрний багтаа хослуулан хэрэглэх шаардлагатай. Хэвээр байсан тул миний ботсон шиг тийм ч гайхалтай зүйл биш байж. Хүний нүүрний баг хэрхэн хийх вэ талаар юу ч байхгүй харамсалтай. Хэдийгээр үүнийг мянган нууд хунтаж өөрийн гараа бичсэн ч тэр энэ талаар огт бичээгүй бололтой. Эзэнтэй маш хурдан уншиж чадах юм. Гэтэл би юу ч тод харж чадахгүй байна. Энэ дүрийн тэмдэглэлийн юуны тухай болохыг харцгаая. Кайюн эртний үеийн тан гүрний 10 нэр хүндтэй хүмүүсийн 7 дугаарт эрхэмлэгддэг түүнчлэн улаан шувуу сүмийн орчлон үеийн буддаа нар нэг болох буддын лам Шиншүгийн Шанмугийн 18 оны намар хан гүрний Шианьян хотод бие барьж сар гаруй хугацаанд байцаанд хамуулж алсныхаа дараа түүнийг орлсон. Буддын лам Шиншү түүний нэр нь Чин Вүүчав. Үүндээ тан гүрний номер 1 чөтгөрийн бүлэм болох Хуанши бүлэм нууц агаант бөгөөд буддын болон чөтгөрийн плант урлын хоёуланг нь гаргууд түүнийг зан чанарна. Эзэн Шиан Хаа юу яагаад өдрийн тэмдэглэл хөтлөх зуршилтай байсан юм бэ? Энэ өдрийн тэмдэглэл биш ямар ч олигтой хүн өдрийн тэмдэглэл бичдэг юм бэ? Энэ бол мянган нур танхуугийн дөрүүдийн тэмдэглэл. Түүнд хувирах ёстой дөрүүд дэндүү олон байсан тул хооронд нь андуурахаас айж энэ жижиг дэвтэр тусгаарлан тэмдэглэсэн бололтой. 3 минутын дараа миний төсөөлснөөс цөөн юм. Энэ дэвтэрт үнэндээ 3 дүр байгаа ч бүгд нэлээд чухал дүрүүд юм. Өдөртөө лам бас эмэгтэй хүн үү? Тэгэхдээ бас хамгийн онцгойд гоо үзэсгэлэнтэй энэ цээжэ борцгоор дүүргэдэг төлхийн гоо үзэсгэлэн үү? Гүү та дэндүү хурдан уншиж байна эзэн минь. Энэ 3 хүний нүүрний баг эдгээр дөрөвтэй таарч байгаа юм болов. Яах вэ? Би үнэхээр ялгаж чадахгүй боломж гарах бүрт зүүж үзнэ.
Түүнийгээр мянган удамдаж одоогийн царайн үнэхээр түүний жинхэнэ дүр мөн үү? Би энэ талаар бод тусам улам сонирхолтой болж байна. Зүгээр нэг оролдоод үзье. Тэгэхээр мянган урт хунтайчийн гадаад дураг үнэндээ бүхэлдээ л худал байж